Хин ямар таварцсан амтан бэ хөөе. Хичээл намаа хийж яахгүй чи. Энэ дүү чинь сургуулаасаа хөөгдөх гэж байгаа юм байна. Энэ хүүхдийнхээ хүмүүжилт анхаарч яахгүй яасан бэ хичээ. Яагаад ийм хүмүүжилттэй хүүхд болчдөг юм бэ? Би тэр харж байгааг нь чиний дүү юм байгаа зү. Тэгэхээр та одоо жаргалын ихч биш юм бэ те? Өөрөө? Миний дүү юм уу? Би чиний ихч, чи жаргалын ихч мэдөө. Бүр амар юм болох нь. Та ер нь бол энэ ажил гээл яваад идэг. Энэ дүүдээ анхаарч яхад яадаг юм. Би бол таныг бодвол бас 24/7 гардаг ажилтай. Чи дүүдээ анхаарал та. Хөөе та дүүдээ анхаарал та. Чи анхаар. Би ч гэсэн ажил төрөлтэй хүн байхгүй ихчээ. Та ганцаараа ажил төрөлтэй биш байхгүй юу ихчээ. Энэ хардаа энэ амар хүмүүжилгүй. Өөдөөс бүр том хараал. Үчи хөөе, зодчихгүй. Би зодох нь чи юу? Бит хоёр чиний аав ээж биш мэдүү. Харин хоёр миний аав ээж биш болохоор тэр. Би аав ээжийг санаатай. Би аав ээжийг санаатай. За, тавшир. Оруулаа нэг тийш явчихад тэрий. Юу вэ? Жаргалаа. Яг гэж эндэрсэн. Хоёр их чинь ажил гээд дүүгээ анхаарч чадаагүй дуучлаарай. Аав ээж ч анх чамайг төрөхөд чамд зориулж энэ модыг тарьж ирсэн. Аав ээж чинь байхгүй ч гэсэн чамтай ч хэвэн гой сэрлэг мод ургацсан юм гэхээр хоёо гацдаг. Ер нь анхаарал халамж тавьж чадаагүй та бит хоёр л буруу юм шүү. Миний энэ жаахан дүүд ямар буруу ахав бэ тийм үстэй. Миний дүү ч гэсэн энэ модтой адилхан зөндөө том болчих. Тэглэж аав ээжийн минь орон биднийг хайрлах амьд энэ сайхан мод ахад гуруулаа ер нь гониж гутраад хоорондоо хэрэлдээд ах хэрэг байгаа мó? Тийм үстэй. Гуруулаа яг аав ээж шигээ жил алга мод тарил амрав. Айгд өгсөн бүхэн буцаад ирдэг. Тэр бум мод үндэсний хөдөлгөөн.